Хүүгийнх нь нүрийг бүтээгээд цогцос хадгалах өрөө рүү авч явхад хүүмэн өрмөнд хэмээн ордуу тавиад дотор нь харанхуйлан нүд нь нэрэлжилж хүмүүсийн царай нэг ойртон нэг холдсоор ухаан алдсан дулам сэргээд хүйтэн төмөр сандал дээр сууж байгаагаа мэдэв. Бурхан минь, энэ бүхэн зүуд байгаасай. Хар дарсан аимшигтай зүуд байгаасай гэж хичнээн залбирвч туулын цөрхрэн уйлах хишиг сүрэнгийн мэгшүүлэх нь зүуд биш гэдгийг нь батлах үед бие нь уй гашуугаар дүүрч зүрхэн тэсхийн аргагүй шаналж сэтгэл нь хязгааргүй ихээр шимшрээд харуусал гашуудлын нулимс үер мэт цутхан урсав. Хорвоо дээр хамгийн ихээр хайрлаж явсан ганц үр нь үгүй болжээ. Хүүгийнхээ төлөө цохилж байсан зүрх нь үерэн гашуу нулимс болж голшгол урссаар. Нулимсаач арчих сөхөөгүй хүүгийнхэн араас явх гэтэл хөл нь гуйвлан өөрийн ирэхгүй сөхрөн унав. Хөл гар ер нь юм бүхэн нь түүнийх биш болжээ. Хишиг сүрэн түүнийг дэмнээд сандал дээр суулгалаа. Сэтгэлэн онгойтл уйлаг гээд саад болсонгүй. Хүний нулимс барагдашгүй их ажээ. Дулам нулимсаан ширэгтэл уйлаад гөлийч хэсэг тайвшрах боловч хүүтэйгэн ахин уулзахгүй шүү дээ гэж бодохоор л нулимс нь дахин урсаж уйлан хайлана. Инхрийнхэн хүүмэнд яагаад ижигийн орхиод явж байгаа юм бэ? Гана ээж эхнэр хоёроо хайн эмнэлгээр баахан тэнэв. Харамсалтай нь олсонгүй. Туйлдан ядрав. Сүнсэн биеэрээ хүмүүсийн тунд явах хэцүү юм. Түүнийг харахгүй болохоор дайрчих гээд санаандгүй мөргөлдөхөөрөө үсэртэл хол шидэгдэн. Сүнс хан хаалга нэвтэлж чадахч хүнийг нэвтэлж чаддаггүй юм байна. Хүний бие улаан туяа бүхий энергиэр хүрээлэгдэж 8-аас 30 см хэлбэлцэлтэй цацраг 10 герцийн давтамжтай хувьсах орон ялгаруулдаг учраас саад болдог ажээ. Хан хаалга нэвтлэгч бас хэцүү юм. Моргийн хаалгыг нэвтлэх үед ганагийн нэг хэсэг нь тэнд үлдчихсэн юм шиг л маш их туйлдж ядарчээ. Эрэл нь бүтлгүйтэд ядарч, цөхөрч, шансан ганаа. Яагаад намайг өхүүлж байгаа юм бэ? Мөнх ноён минь, отголжин их минь надад туслаач дээ. Гэж ориллоо. Даанч онгодууд нь огт байхгүй юм шиг л хариу өгсөнгүй. Гана эмнэлгийн ханхайн хоосон хонголд толгоогоо унжуулан шалан дээр сууж байтал хүний хөлийн чимээ гарлаа. Хүн ирлээгээд тус болох биш гэж бодсон ч толгоогоо өргөн харвал хишиг сүрэн явж байв. Гана багшаа гэж баярлан дуу алдаад ухсхийн босож урд нь зогсон. Багшаа, та намайг харж байна уу? Намайг сонсож байна уу? Би Гана байна шүү дээ гэж хашгирав. Даанч хишиг сүрэн сонссонгүй. Та яагаад намайг сонсохгүй байгаа юм бэ? Бусад сүнснүүдийг хараад сонсоод туслаад байдаг гэж яагаад намайг мэдрэхгүй байгаа юм бэ? Гана цөхрөнгөө баран энд хүйтэн байна. Би дараад байна багшаа гэж цөрхрэн уйллаа. Хичнээн уйлвч нулимс гарсангүй. Нулимс ялгаруулах булчирхай нүд байхгүй болохоор аргагүй биз. Гэсэн ч жинхнээсээ уйлж байгаа юм шиг л сэтгэл нь маш ихээр шаналв. Генет сааралцсан утаа шиг зүйл түүнийг бүрхэж агшин зуурт өтгөн манан татсан үл мэдэх газар даваач яв. Гана хэрдхийн ээжтэйж харвал ерөнхий байдал нь хүнтэй төстэй сүүдэр шиг бүрсгэр бараан зүйл аажмаар тодрон өмнө нь зогслоо. Хэн эсвэл юу гэдг нь мэддэхгүй түүнээс хар утаа өвгөж байх юм. Яг л дотроос нь шатаж байгаа л юм шиг. Тамийн элчин багт гэж Ганаг бодмогц тэр зүйл. Би болоо зурдын ертөнцийн мөнхийн харуул.
Замаа олохгүй бүдэлсэн сүнснүүдийн зааварлагч. Гэж чихэнд нь биш тархинд нь хэлээд. Яагаад гэрэл рүү яваагүй юм бэ чи? Тэгсэн бол өдийд ахуйгаас тусгаарлагдаж бурхантай нэгдээд амар амгалан олсон байгаа. Гэж зэмлэв. Зөвлөж туслах хүнтэй таарсандаа баярлсан Гана ээж эхнэртэй хорогдож байгаагаа хэлэх гэтэл мөнхийн харуул гараа өргөн зогсоож. Үүнийг бүү үлгэл хувь тавилантайгаан эвлэр хүний ертөнцийн жамайг бүү сөр гэж ширүүн дуугаар загналаа. Иймэрхүү шалтгаан шалтгааныг хэдэн мянган жил өдөр бүр сонсоод залхсан бизээ. Амьдралд хорогдож гашуудж ганихраад байлгүй. Хаан байгаагаа мэдэрч ухаар нь сэрэг. Гэрэл дахин үзэгдэх хүртэл номхон хүлцэнгүй байж юутайч тааралдсан толгой гудайлган даруу яв. Тэгвэл удахгүй өмнө чин зам нээгдэнэ. Гэж мөнхийн харуул хэлээд утаа болон замхрагтай зэрэгцэн манан алга болж Гана өнөө хэмлэгийн хонголдоо ганцаараа зогсож байлаа. Энэ хооронд хишиг сүрэн удхан явчихжээ. Дана ийш тийш харан багшаа гэж орилж байтал хажууханд нь нэг эрэгтэй хүн орилоод нэмэргүй дээ, чамайг сонсохгүй гэлээ. Дуу гарсан зүг рүү харвал 30 орчим насны хөхөлбий зүстэй эр зогсож байв. Чухамдаа бол сүнсэн. Эмнэлгээр тэнэж явахдаа сүнстэй тааралддаггүй юм. Эсвэл анзаараагүй байх. Гана амьд байхдаа сүнснүүдийг мананцар хэлбэртэй бүдэг хардаг байсан бол харин одоо маш тодорхой харж байна. Зодуулж нас барсан харваас ойлгомжтой. Нүүр нь шалбарч, зээж нь ярагдсан тэрээр их л тарчилж үгсэн янзтай царай нь хөхөрчээ. Та хэм бэ? Гэж Ганаг асуухад залгсан аятай. Чамтай адилхан сүнсэл байна. Гэд хонглоор сажлан цаашаа явлаа. Мөрөө унжуулж толгоогоо гудайлгсан зовлон тэрийн араас Гана дагаж. Би ээж эхнэр хоёроо хайж байна л да. Та надад туслаач. Гэж гуйвал түүн рүү харалгүй гэлдэрсэн хэвээр. Хайгаад олохгүй байгаа бол энд байхгүй гэсэн үг. Гэж хаанг бовтнов. Үгүй энд байгаа. Түрүүхэн байсан юм. Завсрын ертөнцид цаг хугацаа гэдэг зүйл амьдрал шиг л барьцгүй. Сүнсний хувьд 1 минут гэж бодсон зүйл амьд хүмүүст 1 цаг, амьд хүмүүсийн 1 цаг сүнсэнд 1 минут шиг санагдана. Учир нь олдохгүй ойлгомжгүй эддээ. Товчхондоо бол энэ ертөнцид цаг хугацаа байхгүй гэдэл ойлгочих. Сүнс болоод уудсан зуурдын ертөнцийн талаар ихийг мэддэг юм шиг санагдахаар нь Гана түүнийг дагаж. Та энд хэр удаж байна? Гэж асуув. Мэдгүй, мэдээд ч яах юм бэлээ. Надад туслаач те. Би өхмөргүй шүү дээ. Зовлон дээрийн сүнс түүн рүү харснаа чангаар хөхрөн. Чаддгийн бол би ч бас дахиад амьдрмаар байна шүү дээ. Гэлээ. Арга зам мэддэг бол зааж өгөөч гэж гуйсан болохоос биш. Түүнийг бурхан гэж бодоогүй юмсан. Дэдний хажуугаар биеийн тамирын хослолтой нэгэн эр дайрах шахам өнгөрөхөд нөгөө сүнс замаа хараач гэж зандрав. Энэ бас сүнс үү? Гэж асуухад ярван. Өөрийгөө үгсэн гэдгийг мэдэхгүй зүүдэлж байна гэж бодоод явдаг мулгуу сүнсэл байна. Гэлээ. Ийм сүнснүүд зөндөө байдгийг Гана мэднэ. Мэдхээр барахгүй заримыг нь тэнгэрт одуулж байсан юм. Одуулах гэснээс түүнд одоо эмнэлэгт хорогдсон сүнс биш, бөөл тус болно доо. Өөрийг нь мэдрээгүй багштан хамгаалаагүй онгуудтан гомдсон Гана уйлав. Нулимсгүй болохоор уйлж чадахгүй гэдгээ тэр мартаад байх юм. Энэ нь зүгээр л рефлекслэл байх. Ганагийн нүд бүрлцэж орчны юмс бүдгхэн харагдаад байхаар нь
Нулимсаа бүргсэн юм болов хэмээн нүдэн арчлаа. Нулимс алга. Зовлон тэрийн сүнс тэгдэм аа. Чамд нүд байхгүй юм чинь харах чадвар чинь аажмаар алга болж байгаа юм. Чи одоохондоо юмсыг ерөнхийдэн төсөөлөн харж байгаа. Бас тарих байхгүй учраас удахгүй төсөөлөл чинь ч алга болно. Гэлээ. Туул хадам ээжийнхээ сэтгэлийг зовоохгүй гэсэндээ чангаар уйлж чадахгүй. Амаа таглахад амьсгаан давчтаж зүрхэн хүчтэй савлав. Бачимдсан их уй гашуугаан багжуулав дунтлахын тулд ордуу тавин орилж хашгирч гүймээр. Зүрхэн эгштэл бархирч уйлмаар санагдаад бушуухан эмнэлгээс гарахаар хамаг хурдаараа гүйлээ. Сул асгарах нулимсаан арчих сөхөөгүй. Урдах замаа харах сэхээгүй. Ухаан жолоогүй гүйх жирэмсэн эмэгтэй хүмүүс гайхан харж зарим нь галзуу солиотой юм уу гэж зүхв. Хүн өөрөө мэдрэх хүртлээр хүний зовлонг ойлгодоггүй юм. Хайртай хүнээсээ хагацж үдсэн хүн л харуулслын гашуун нулимсны амтыг мэддэг юм. Туул хэрэгт дуртай хүмүүсээс дайчин эмнэлэг тойронгүйсээр бахардаж газар сөхрөн унаад чангаар бархиран орилсноо зоргоороо цөрхшин уйллаа. Ямар их хайраар ганааг хайрлаж, ямар их саад бэрхшээл зовлонг туулж түүнтэйгээ нийллээд. Гэтэл яагаад? Хэрвээ ганаа түүнийг тоохгүй, түүнийг эхнэрэн болгоогүй байсан бол илүү амар байх байж. Түүний зүрх сэтгэлд хайртай хүн нь ариун нандин хэвээрэн үлдэж, насан туршдаа хайрласаар өнгөрөх байсан. Гэтэл тэгсэнгүй. Амьдрал заавал ямар нэг зүйл барьцаалж хясдаг юм болов. Мөрөөдөж явсан хайр нь бүтчихвэл бурхан түүнд хэтэрхий их зүйл өгчих гээд байгаа хэрэггүй. Туул зүрхээ дэлсэн асгаруулan уйлахад хэвлийдэх үр нь айсандаа хөрвөн хөдөллөө. Ганаа зовлон тэрийн сүнсийг дагаж явсаар жижигхэн цонхтой хонглын төгсгөлд ирэв. Цонхоор гадагшаа харвал шилэн загалтаж саралтаад юу ч харагдсангүй. Эмнэлэгт олон сүнс байгаа юу? Би бараг таарлцсангүй. Тэд чинь хүмүүсээс айгаад шатны доор харанхуй хонгил моорогт нуугдж байгаа. Шүн хүний хөл татархаар л жоом шиг гараад ирнэ. Юу гэсэн үг вэ? Сүнс хүнээс айдаг гэж юу? Чи хүнтэй мөргөлдөж үзсэн үү? Хүсэхэр зүйл биш байгаа үсттэй. Өөхөх дөхөөд сүр сүлдэн доройтсон шинжлэх ухааны хэлээр бол энерги нь муутсан хүн л бидэнд аюул багтай. Зовлон тэрийн сүнс хэн нэгнийг хүлээсэн юм шиг л хонгил руу ширтэн зогсов. Та яаж энд гацсан юм бэ? Гэж ганааг асуухад сүнсний хөхлбий царай харлан хөмхий зуугаад нэгмө новшоос болж гэж бовтонснаа цэрэгт хамт байсан найзтайгаа уулзаад хамт архиулсан юм. Тэгсэн чинь согтсон хойно чи намайг цэрэгт дарамталдаг байсан гэж шогтож намайг зодоод нэг мэдсэн чинь л би энд байж байсан та. Гэв. Төвний шарах шалбархайнууд ийм учиртай байж. Битэн хаана байгаа юм бэ? Гэрийнхэн маань аваад явсан. Бодвол хаа нэгтээ булагдаад өт хорхон хоол болж байгаа биз. Яагаад хамт яваагүй юм бэ? Дуусгаагүй ажил байсан юм аа. Дэр сүнс сонзонгон авах гэж зуурдын ертөнцид саадсан ажээ. Энэ үед гэрийн халаад өмссөн нэг хүн сэмхэн алгасаар тэдэн дээр ирээд цон хонгоолгож халааснасаа тамхи гарган татлаа. Түүнийг хүлээж байсан зовлон тэрийн сүнс тамхины утааг шуналттай наргагүй үнэртэв. Сүнснүүд зөвхөн үнрээр хоололдог гэдгийг мэдэх ганаа ямархуу үнэртдгийг мэдэх гэж хүнд болгоомжтой ойртон тамхины утааг үнэртвэл хямд муу тамхи татдаг хүмүүсийн амнаас үнэртдэг шиг
муухай өмхийн үнэр сулхаан хан хээв. Сүнснүүд үүгэрч болов сэтгэлээ хуурдаг ажээ. Хажууд нь хоёр сүнс байгааг тэр хүн анзаарахчгүй. Тамхиан татаж дуусаад явхад зовлон дээр ганихран сайхан тамхи татгсан. Утааг нь гүн сорж уушглахсан гэж санаа алдлаа. Тэгээд ганаада хэрвээ би чинь энд байгаа бол хурдан очсон дээрдээ. Оршуулах гээд биеийг чинь авсанд хийгээд аваад явахт нь дагаад яв. Лам нар чиний учрыг олчихно гэж зөвлөв. За Морг хаана байгаа вэ? Би мэдэхгүй байна. За яах вэ? Хийх ажилтай биш хүргэж өгөхөөс тоо. Гана зовлон тэрээр газарчлуулан эмнэлгийн моргт ирвэл би нь байсангүй. Хижээлэр эмгэн хоёрын бие бас сүнсэн алга. Авралын гэрэл хүлээсэн эмэгтэй л буланд сууж байна. Зовлон тэрийн сүнс өнгөрчтэй биеийг чинь оршуулахаар аваад явчихч ингээл. Энд цогцос ихэвчлэн 3-5 хоног. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд орвол арай уддаг юм байна. Зовлон тэрийн сүнс завсрын ертөнцийн цаг хугацаа гэж эндэ. Гэхэд ээжигээ дахиж харахгүй хэмээн харуулсан гана эмэгтэй сүнснээс уучлаарай эмэгтэй. Миний биеийг хараагүйз гэж царайчлан асуулаа. Эмэгтэй түүн рүү харалгүй. Аваад явсан гэснээ аяархнаар. Бүгд энд ирдэг. Тэгээд яваад л өгдөг. Харин сүнслүүлддэг хэмээн бовтнов. Гана эмнэлэгт гацсандаа бачимдан наas цааш холхиж байтал хонголд хөлийн чимээ гараад удалгүй моргийн хаалга онгон хоёр сувлагч хөгшин эмгний цогцыг дүрдэг орон дээр түрсээр орж ирлээ. Нас барсан эмгнийг харсан зовлон тэрийн сүнс азтай хүн юм. Арда хорогдох зүйлгүй байж тээ. Сүнс нь аль хэдийнэ гэрэлтэй нэгдэжээ. Ингээв. Та яаж мэдж байгаа юм бэ? Өөрөө хар л да. Царай нь гэрэлтэд тайван нойрсож байгаа юм шиг л харагдаж байгаа үстэй. Цагаан гэрэл рүү орвол ингэж л амралт юм гэнлээ. Хоёр сувлагч эмгнийг төмөр тавцантай ширээн дээр өргөж тавиад амсхийг зураан. Энэ хараа халуунд тэр залууг хаашаа авч явсан юм болоо? Оршуулах хүртлэн дорхож 2 өдөр болно. Тэр хооронд хамаг бие нь хөөгөөд өнөр танаар орчихно доо тийм ээ. Ихэм мэдгэвдээ. Одооны хүмүүсийн мухар сүсэг хэтрээд дураараа аашилдаг болж. Далигачийг хөдөөлүүлэх цаг нар зүгчиг ёстыг бүр утгаан алдлаа. Сонноос тэр нас барсан залуу нь бөө байсан гэсэн үү? Манай зарим эмчнэр таниад байна үлээ. Тийм л гэсэн. Бөөгийн нэр барьж бизнес хийгчдийг тэнгэр шийтгэж байгаа нь тэр үз. Гэж ярилцсаар моргоос гарцгаав. Тэд өөрийнх нь тухай ярьсан гэдгийг гадарсан гана. Багш минь намайг сонссон байна. Гэж баярлахад зовлон тэрийн сүнс. Юунда хөөрөд байгаа юм бэ? Одоо чи биенээсээ төөрчлөө шүү дээ. Гэлээ. Гэтэл булан өвдгөн тэрэн суусан эмэгтэй. Би хаана байх нь ямар хамаатай юм бэ? Гэж дурамчхан бовтнов. Яагаад хамаагүй гэж? Нөгөө ертөнц рүү явхад хэрэг болдгийн байгаа үстэй. Өөрийнх биш болсон биеийн үүрээд явах биш. Хажууд байна уу, хол байна уу хамаагүй. Гол нь гэрлийг хүлээх хэрэгтэй. Гэрэл харагдвал эндээс явж чадна. Гэж хэлээд эмэгтэйнүүд ахиад л галзуу хүнийг шиг гөлрөнг болоод наас цааш ганхан гэрлийг хүлээх хэрэгтэй. Гэрэл харагдвал би эндээс явна. Гэж тасралтгүй өглөв. Гана шийдэмгээр би гэртээ очих хэрэгтэй. Тэнд очивол багш минь нэг арга олно. Гэж хэлэхэд зовлон дээр
Эндээс гарна гэж саналтгүй. Гадаа дүүр мангасууд байгаа. Тэд шинээр ирсэн сүнснүүдийг иддэг юм гэнэлээ. Сүнс иддэг гинэ. Яагаад? Би яаж мэдэх вдэ? Бодвол улмал хүчтэй болохын тулд биз? Төлөг рүү дайрч байгаа чоннууд ч л булаацалдаад идэж байгааг нь би харсан. Харин удсан сүнснүүдийг иддэггүй юм байна лээ. Зүгээр л цаас шиг урж тастаад хайчихдаг. Тэр мангас чинь ямар хөө хэлбэр төрстэй юм бэ? Нэг хөлтэй доглон, хар саарал зүстэй сексисэн муухай амтан байдаг юм. Өндөр нь янз бүр, ихэвчлэн 50 см орчим өндөртэй. Гэхдээ ууралхаараа бүр том болчихдог. Гана тэр амтныг нь тэрэн байх гэж таамаглав. Сүнснүүд энд дуудвал зүйлд буг альбан болно үстэй. Эсэн бусын амар юмнууд эмнэлэгт ирж л байдаг. Аль нь зүйлд, аль нь буг, альбан гэдгийг нь би ялгаж мэдэх биш. Харин эмнэлэгт хорогдсон сүнснүүд тийм амтан болж хувирхийг нь би л харж байгаагүй. Угаасаа сүнснүүд энд дууддаггүй юм. Хүлээсэн хүн нь заавал ирдэг. Яагаад заавал ирдэг гэж эрүүл арга энэ төр байдаг юм уу? Ямар ч арга хэрэггүй, амьдрал өөрөө зохицуулчихдаг юм. Жишээ нь ганц хүдэн хорогдсон эмгэгний сүнс саяхныг болтол энд байсан юм. Үргэлж цонхны хажууд уйлж зогсдогсон. Ганц хүн ээжигээ нас барахад хажууд нь байж асраагүй юм байна лээ. Гэтэл саяхан хүн найзаагаа эмнэлэгт үзүүлэх гээд ирсэнтэй. Тэгээд тэр эмгэн хүүгэн дагаад явсан. Зовлон дэрийн сүнс Ганагийн нүд рүү хүүхэн хараагүй гөлийсэн цагаан нүдэрэн ширтэн хүн болгон энд ирдэг юм гэж нухацтай хэлв. Улсын хэмжээнд ганц байдаг гэмтлийн энэ эмнэлэгт өөрөө өвдөж гэмтэд ирдэггүй юмаа гэхэд гэр бүл найз нөхдөн үзүүлэх гэж эсвэл эргэх гэж заавал ирдэг байх л та. Хүнийг дагаж гарсан сүнсийг тэр мангасууд чинь иддэггүй юм уу? Мэдхгүй л дээ. Эсвэл дагаад явдаг бах. Сүнс дагуулж явсан хүн удахгүй энд үхээд эсвэл өвдөд хүрээд ирдэг. Хямар сүлтэн доройтож энерги суларсан хүмүүс элдв буг альбанд хорлогдож гүйдэлд дайруулад гентийн осолд орж гэмтэж бэртэн энд ирдэг. Тэд өвчнөн эдгээгээд эмнэлгээс гарсан ч өөр олон юм дагуулад гардаг. Тэгээд хорлогддог. Үүнийг л тэр хэлээд байгаа бололтой. Гана шүд 100 угаасаа үхсэн хүн юунаас айдаг юм? Нэг үхэхээс хоёр үхэхгүй. Үзээд алтанда. Гэж шазуур 100 хэлв.